Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2024 оны 4-р улирлын ерөнхий шалгалтыг 2024 оны 11-р сарын 20-ны өдөр орон даяар зохион байгууллаа. Төрийн жинхэнэ албан хаагчдаа иргэнийг сонгон шалгаруулж төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2024 оны 4-р улирлын ерөнхий шалгалтад Сэлэн аймгийн хэмжээнд 167 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс Сэлэн аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг 5 ээлжээр амжилттай зохион байгуулан явууллаа. Нийт бүртгүүлсэн иргэдээс 133 иргэн шалгалтад ирж оролцсон ба 40.6% буюу 54 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдлээ.